Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Их Жанжин дээд Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 1931 онд 6 зүйлийн төр сургууль нэртэйгээр 20 орчим сурагчтайгаар үүд хаалгаа нээжсэн тус сургууль өдгөө 10 гаруй мянган хүүхдийг төгсгөөд байна. 1939 онд ардыг гэгэрүүлэх яамны харьяа, орчуулагчдын ба нийслэл Улаанбаатар хотын захиргааны харьяа, 2 дугаар дунд сургууль 1948 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарлагаар дээд Сүхбаатарын нэрэмжит сургууль 1960 онд Улаанбаатар хотын математикийн олимпиадыг 2 дугаар сургууль зохион байгуулсан нь манай улсын хувьд дунд сургуулийн хичээлийн анхны олимпиад болсон түүхтэй. 1980-аас 1990 оны хичээлийн жилүүдэд намсраж ав захиралтай хамт олон нийслэлийн тэргүүний сургуулиар 2 удаа шалгарч гэрчлэгээ гардан авчаасан бол 2004 онд боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын сурагчдын холбооны дээд шагнал, хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль 2004-2005 онд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Бие тамир спортын улсын хорооны эрүүл мэндийг дэмжигч хамт олон 2006 онд боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын багш нарын холбооны шилдэг сургууль хамт олноор шалгарч байжээ. Нийслэлийн тэргүүний 2 дугаар сургуулиас төрийн шагналт эрдэмтэн багш 4, Монгол улсын гавьяат багш 16, хөдөлмөрийн гавьяаны одонгоор 5 хүн, алтан гадас одонгоор 36, хөдөлмөрийн хүндэт медалаар 11, боловсролын тэргүүний ажилтан 89 төрөн гарчээ. Өнөөдөр мэргэжлийн зөвлөх зэрэгтэй багш 3, тэргүүлэх зэрэгтэй багш 33, арга зүйч зэрэгтэй 43, нийт 160 багш ажилтнтай 3800 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль нь 1931 оны 12 сарын 16-нд байгуулагдсан. За 1947 оноос хойш сургалт үйлдвэрлэлээ өргөжүүлж 10 жилийн бүтцэнд орж одоогийн хүмүүнлэгийн ухааны байран дээр 1952 онд шилжиж нүүж шилжсэн түүхтэй байдаг. Үүнээс хойш тухайн үед төр засгаас явуулсан бодлогыг хэрэгжүүлэхээс гадна материалын байдлаа өргөжүүлэх. За сургууль 1933 оноос 1960 оны хооронд Оросын албаны улсын мэргэжилтэнгүүд манай сургуультай хамтарч ажиллаж байсан түүх бол тухайн удирдлагуудын түүхэнд орсомж бичигдсэн байдаг. За энэ жил түүхэн тэмдэглэж буй 90 жилийн хугацаа буюу 2021-с 2022 оны хичээлийн жилд бид бүхэн 3800 суралцагчтай 160 багш ажилчтай багш нарын маань 70 гаруй хувь мэргэжлийн зэрэг цалтай багш нар ажиллаж 90 жилийн өгтөж байна. За үе үеийн төгсөгчд маань бол нийгмийн салбарт бол дандаа тэргүүлж манлаасаар ирсэн энэ түүхэн 90 жилийн хугацаанд ажиллаж байсан эрдэмтэн багш нарын ажлын үр дүн тухайн үеийн хамт олон байгууллага удирдлагын үр дүн бол энэ түүхэн 90 жилийн хугацаанд харагдаж байна. Нөгөө талаас нийгмийн салбарт тэргүүлсээр яваа энэ олон төгсөгчдийн үр дүн харагдаж байна гэж үзэж байна. За бид өнгөрсөн хугацаанд бол боловсролын чиглэлийн шинжилэл тэр дундаа 1991 он, 2003 он, 2009 онд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2013 оноос хойш бол дэлхийн улс орнууд боловсролтой нэлээд анхаарч ялангуяа суурь боловсрол анхаарснаас манай улс орны бодлогоч гэсэн боловсролын хөтөлбөр төлөвлөгөө өөрчлөлт, үүний дагаа сурагчдыг үнэлгээгээд олон төрлийн өөрчлөлтүүд нэмэгч хийгдсэн. Энэ бүхэнд бол манай сургууль хамт олноороо манлайлан оролцож, байгууллагын менежмент, сурлагын амжилт чанар, за хүүхдийн хөгжил хамгаалал, сургуулийн дотоод орчин гээд гол чиглэл үйл ажиллагаагаараа илүү амжилттай оролцож, нийслэлийн шилдэг сургуулиар 3 удаа Сүхбаатар дүүргийн хошоо аврах сургууль, боловсролын шинжилгээг хийж хэрэгжүүлэгч манлайлагч сургууль, хүүхдэд ээлтэй байгууллага, эрүүл мэндийг дэмжигч байгууллага зэрэг олон амжилт бүтээлүүд өнгөрсөн хугацаанд гаргасан байна. Цаашид бид бодлогын төлөвлөлт хөгжилтөндөө нэмэгдүүлж, эрхэм зорилгын хүрээнд төр засгаас явуулж байгаа бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхээс гадна доктортой хөгжлийн боловсрол 2030
Түүний доторх одоо 17 зорилтоос чанартай боловсрал олгох хөтөлбөрийг улам илүү гүнзгий хэрэгжүүлэх. За нөгөө талаас төгсөж буй сурагчдаа хүмүүнлэг ёс төртөө иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарах. За нөгөө талаас бас өнөөгийн нийгмийн хэрэгцээ болсон технологийн шинжилэл, сургалтын арга зүй, сурагчдын сурах орчин одоо тэдний дэмжих орчин болгох, сургалтын үйл ажиллагаа чанартай зохион байгуулах, бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, олон үйл ажиллагаанд чиглэл зорилгоо тавин ажиллах болно. Нөгөө талаас манай сургууль бас 2010 онд ЮНЕСКО олон улсын холбоос сургууль, 1948 онд Жанжин дээс Сүхбаатарын нэрэмжит болсон түүхтэй байдаг. Энээс хойш бол бодлого үйл ажиллагаанд дээс Сүхбаатарын одоо нэрэмжит сургуулийн хувьд улс орны тусгаар тогтнол, үнэт зүйлийг төгсөж сурагчдаа мэдрүүлэх, нөгөө талаас олон улсын холбоос хүржээ сургуулийн хувьд бол сургалтын үйл ажиллагаанд инх тайван, найрамдал, харилцан ойлголт, доктортой хөгжлийн боловсрал зэрэг олон улсын түвшинд байж байгаа бодлого төлөвлөлт үйл ажиллагааг хэрэгжүүлж багш нарынхаа одоо мэдлэг мэргэжлийн шууд хамтарч ажилладаг онцлогтой байгаа. Ингээд байгууллага үүсэн байгуулагсны 90 жилийн ойн баярыг дахин та бүхэндээ мэндчлэн дэвшүүлээд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Цахим болон танхимын сургалтыг хослуулан амжилттай явуулж байна. Бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна нэг хүүхэд, нэг компьютер, дунд ангид англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр, ахлах ангид сонгон судлах хичээлийн хөтөлбөр, сурлагын хоцрогдол арилгах хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Сургалтын хэрэглэгдэх хүн материалыг баазар хангаж, сургалтын орчинг бүрдүүлж чадлаа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сурагч болон багш нараа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сургуулийнхаа түүхт 90 жилийн ав тохиолдуулан төлөх сургуулийнхаа түүхийг судалж мэдэх мөн бүтээлч сэтгэлгээ болоод уран сайхнаар сэтгэн бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор дунд анги буюу 6-аас 9-р ангийн сурагчдын дунд 90 жилийн түүхтэй миний сургууль сэдвийн хүрээнд ханын бяцхан сонин бүтээх уралдааныг мөн ахлах анги буюу 10-аас 10 дугаар ангийн сурагчдын дунд 90 жилийн түүхтэй миний сургууль сэдвэд шүлгийн уралдааныг тус зохион авсан байгаа. Энэхүү уралдаан шалгарсан сурагчдынхаа шагналыг гавдуулна хэмээн ахлах ангийн сургуулийн менежер Чулуун, Монгол уран зохиолын багш Одон Туяа, мөн номын санч Намсраа гэгчийг орж байна. Ангийн сурагчдын дунд зохион байгуулсан 90 жилийн түүхтэй миний сургууль сэдвэд шүлгийн уралдаанд амжилттай орсон. Эхлэлийнхээ яруу тансаг уг баялагийг мэдэрч уран сайхнаар сэтгэн бичиж тэргүүн байр эзэлсэн 10-ийн Г ангийн сурагч буян нэмэх. Хоёрдугаар байрыг уншаад өгчээ. 10-ийн Г ангийн сурагчтай буян нэмэх танаа Дээс Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийн түүхт 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан 90 жилийн түүхтэй миний сургууль сэдвэд шүлгийн уралдаанд 1-р байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа. Сургуулийн хоёрдугаар байрыг 12-ийн Б ангийн сурагч Б насан буян. Баяр хүргэе. Амжилт хүсье. 3-р байрыг 10-ийн Г ангийн сурагч А Алтан зүр. За ингээд тэргүүн байраа шалгарсан сурагчаа шүлгээ унших танилцуулна хэмээн урьж байна. Миний бахархал, миний сургууль, өнгө дарсан тоосгоор өрж босгосон ч өрнөн хүсэл мөрөөдлийг минь хөглсөн сургууль, игэл даруй хідэж бүтээсэн гавьяа нэх инхрийн үрс биднийхээ бахархал болсон сургууль. Үнэхээр сэлгэр ангийн минь цонхоор үүлийг зүсэн туяарах нар харагдаж билээ. Хашааны цаан зогсох ижирүүгээ хартал хайр бахархал дүүрэн харцаар ширтэн байж билээ.
Ардын хүүхдүүдтэй ширээ төвшин сууж, аа усгээ анхлан залгаж үлээ. Алаг хорвоо чи намайг танилцуулж үлээ. Ариун мэдлэгийн түлхүүр атгуулж үлээ. Игэл жирийн бяцхан хүүхдүүдийг эрдэмтэн доктор болгосон билээ. Дэлхийд үнэлэгдэх хүмүүнийг бүтээгч дэндүү бахархалд миний сургууль. Нялсан 87 онд энэ 2 дугаар 10 жилдээ анх багшаар орж ирсэн. Улсад бол 45 жил ажиллаад 30 жилийн энэ сургуульд ажилласан юм аа. Тэгээд Намсрын захирлын үеэс эхлээд Цэрэн тулам захирал, Бадамсрын захирал, Сингэлмаа гэдэг 4 захирлын үед бол би нийтдээ 30 жил ажилласан юм байна. За энэ дотроос хамгийн олон жил ажиллаж исэн үе бол Бадамсрын захирлын үе юм. За Бадамсрын захирлын удирдлагад ажиллаж байсан тэр үед сургалтын менежер гэж Ашгүй гэдэг маш сайн менежер байсан. Ер нь Бадамсрын захирал Ашгүй хоёр бол удирдлагын их тийм одоо эвдвэтэй гэмээр юм одоо их хамтарч ажиллахад их зан характерын үед үйл ажиллагааны үед их адилхан. Тэгсэн мөртлөөс одоо айдуу зөөлөн зантай их шударга ихийн эцэгүүд улуун дуурайх баян тэнцвэрхэн сайхан хүмүүсийг шударгаар хөдөлмөрөө нэмлэж ажиллуулж чаддаг ийм сайн одоо менежер захирлууд байсан. За Бадамсрын захирлын үед бол нэг онцлог гэмээр нь 2-3 зүйлийг хэлэхэд нэгдүгээрт яг тэр үед багш нарын зэрэг хамгаалах энэ хууль журам бол анх удаа гарч ирсэн. Тэгэхээр энэ зэрэгт бол баг манай сургууль хамгийн түрүүнд эхэлж орсон доо. Энэ дээр одоо анхны зэрэг олох шалгалтандаар маш олон багш нар тэргүүлэх зэрэг зөвлөх зэрэг авсан. За тэр үед зэргийн шалгалтыг одоо авахдаа багшнаас нь одоо мэдлэг боловсролын шалгадаг, хүүхдүүдээс нь шалгалт авдаг, ажил бүтээлийн одоо шалгаж үздэг. Тэгж байж стандартын түвшин одоо хүрч чадж гэнэ үгүй юу гэдгээр нь зэргийг олгодог байсан. Тэгээд тэр болгоны одоо шалгалтаар манай сургуулийн сурлагын чанар бол их өндөр үнэлгээтэй гарч ирсэн учраас би тэр үеийг сурлага хүмүүжлээрээ дөөрхтэй төдөөгөө нийслэлтэй нэлийн тэргүүлэх байранд орж исэн хамт олон гэж би ингэж боддتي. За ингээд хамт олонний тэр сайхан нөлөөгөөр одоо миний ажил бас улам агцтай байсан. Би тэр үед сургуулийн бүтээлч багшаар, Сүхбаатар дүүргийн мэргэжлийн багшаар, нийс өөр сургуулийнхаа шилдэг багшаар 2 удаа, Сүхбаатар дүүргийн мэргэжлийн аварга багшаар, нийслэлийн мэргэжлийн аварга багшаар тус шалгарч гарч яснаас гадна зөвлөх зэрэгтэйгээр ажиллаж байсан. Мөн мэргэжлийн чиглэлээр гарын авлага эмгэтгэлгээд 10 гаруй ном бүтээл бичсэн нийт багш сурагчдын хэрэглээ болж чадсанараа бас өгөөчтэй юм зүйл болсон юм аа. Тэгэхээр энэ одоо миний энэ ажлын үр дүн бол бас тухайн үеийн одоо удирдлагууд мөн одоо хамтарч ажиллаж байсан хамт олон үе юм олон мянган шамнырын маань одоо хүч юм аа гэж би ингэж ойлгодгийг. Тэгээд энэ одоо түүхт 90 жилийн ойн баярын өдөр үе үеийнхээ удирдлагуудад Ахмад багш нартаа үе үеийнхээ олон мянган шамнартаа одоо ажиллаж байгаа шинж залуу багш нартаа бүгдэд нь ажлын амжилт хүсье өрөөж эрүүл мэндийн аз жаргал урт удаанаас сайн сайхан байгааг хүсье өрөөё.
Have you ever done bungee jumping? Have you ever climbed a high mountain? Have you ever driven a car? Байгальдах хөгжмийн садгалагдаж тодордог. Түүний нэг жишээ нь болохоор энерги ба нэмгүй садгалагдах хууль юм аа. За байгалийн тулгуур 4 хууль байдаг. Түүний хоёр нь одоо энерги буюу нэмгүй садгалагдах хууль гэж байна. За энэ бол 201 доод байгалийн ухааны кабинет юм аа. За энэ 2015 онд Солонгосын хөрөнгө оруулалтаар байгалийн ухааны кабинет болж тохижуулсан. Мөн 2018 онд боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд шинээр дахиж тохижуулсан 2 дахь удаагийн шинжилэл хийсэн юм байна. 2019 онд эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалт тусламжтайгаар ангийн сурагчдын суралцах таатай орчныг бүрдүүлэх талаар хөрөнгө оруулалт хийж тохижуулж баяжуулсан юм кабинет юм аа. За энд болохоор манай анги 10 дугаар ангийн 10-ын Г анги хичээл гэж байна. За энэ жил болохоор боловсролын байгууллага үүсч өссөний 100 жилийн сургууль байгуулагдсны 90 жилийн түүхтийн ойд авцсан сайхан намар болж бид нар хүүхдүүдтэйгээ энд божигнолдож одоо хичээл сургалтаа хэвэн явуулж сайхан байна. За тэгээд энэ сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид ажиллаж байсан ахмад багш нар одоо ажиллаж байгаа багш нар хамт олондоо 90 жилийн өн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн өргөё. Манайх технологийн 4 кабинеттэй 2 эмэгтэй технологийн кабинет, 2 эрэгтэй технологийн кабинеттэй. Манай технологийн кабинет бол оюутад эсгүүр тэгээд хоолны технологийн чиглэлээр ажилладаг. Одоо хичээлдэг хүүхдүүд. За өнөөдөр бол хүүхдүүд юу орж ийнэ гэхээр тэгээд зүүнний сүлжмээр одоо салбиц сүлжих тухай хичээл орж ийнэ өнөөдөр. За би Монгол Улсын зөвлөх багш Сэмжтэй Эрдэнэ Туяа байна. За энэ сургуультай бол дизайн технологийн багшаар ажилладаг. За 2014 онд болон 2019 онд дизайн технологийн чиглэлээр төсөл боловсруулж амжилттай хэрэгжүүлсэн байгаа. За тэгээ Ахлангийн сурагчид маань болохоор зэрэг эргэлтгүүний ашиглаж үйл ажиллагаагаа явуулж бүтээлээ хийж амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг байгаа. За тэгээд энэ завшааныг ашиглаад 90 жилийн бүх сургуулийнхаа төгсөгчид хамт олон ахмад багш нартай бүгдэнд нь баярын мэнд хүргье. Сүхбаатарын нэрмжит 2 дугаар сургуульд би 41 жил ажиллаад 2019 онд хамгийн сүүлийн 12 дугаар ангиа төгсгөөд одоо тэгээ Гавьяаныхаа мартанд сууж байна. За энэ сургууль маань 2 дугаар сургууль маань 90 жилийн энэ түүх сайхан айн одоо удахгүй болох гэж байна. Би сургуульдаа бол үнэхээр одоо их хайртай. Миний сургууль бол миний яг төрлөх сургууль юм байгаа. Би 3 үеийн одоо үеэрээ одоо энэ сургуульд бол суралцж байгаамаа. Би 1974 онд би Орос хэлний Яндан Пил багштай 10 ангийг бол төгссөн юм аа. Анх энэ сургуульд намайг тусаж авсан хүн маань тус сургуулийн захирал Намсараач багш юм. За Намсараач багшаас хойш би олон сайхан захирлуудтай Цэрэн Дуудан багш, Бадамсүрэн багш, Цэнгэл маа одоо олон сайхан захирал хүмүүстэй хамтран ажиллаж, олон сайхан залуу багш нартай ажиллаж ингэж бол ирээд одоо би Гавьяаны амралтанд бол сууж байна. За энэ сургууль маань ер нь өөх түүхийг яриад байх юм бол маш сайхан өөх түүхтэй сургууль маань жолоочоос жолоодогчийг хүртээ төрүүлсэн ийм сайхан сургууль. Ингээд сургуулийнхаа 90 жилийн ойгоор энд ажиллаж байгаа нийт багш ажиллагчид болон шавьяар эцэг эхчүүдтэй одоо сургуулийн 90 жилийн ойн мэндийг хүргэж одоо эрүүл энх урт удаан ингээд сайхан байгаараа гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж сүүн замд гээдэг гэрэлтэй байх болтугай гэж ерөөё.
За юуны өмнө энэ өдрийн мэд хүргэе. За 2 дугаар сургуулийн гийн тэмрийн тооцоон заагийн нэг хамт олон маань байна. За одоо манай хамт олон маань 8 багш байгаа. За өнөөс олон улсын хэмжээний мастер 1, олиолын спортын мастер 2, за тэгээд саксофоны спортын мастер болон санж одоо гимнастикийн багш нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За бидний манай амжилт маань болохоор одоо 2009 оноос хойш саксон бөмбөг болон жодоо бүх үндэсний бүх олон улсын тэмцээн, за тэгээд дүүрэг нийслэл улсын аврагуудаас бас олон сайхан амжилтууд гаргаж байгаа. За үүний нэг нь болохоор одоо хүүхдийн 6 дугаар их наадамд бид бүгд амжилттай багийн төрлөөрөө 3 дугаар байр эзэлсэн байгаа. За үүнээс маань саксонгийн төрөлд мөнгөн медаль, хөнгө атлетикийн төрөлд бас багаараа 1-р байр, за бүхний төрлүүдээр 1-р байр гэсэн сайхан амжилтуудаар дүүрэн байгаа. За одоо манай сургуулийн хэмжээнд болохоор одоо ерөнхийдөө саксон бөмбөг, волейбол, за хөлбөмбөгийн гэсэн спортын дугуйлан секцүүд хичээлэгдэж байгаа. За тэгээд нийт үеийн 2 дугаар сургуулийн Ахмад багш болон нийт төгсөгчдөө түүхт 90 жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргье. За тус сургуулийг 1985 онд Ханармаа багштай 10 ангийг төгссөн. Төгсөөд төрлөх сургуультай одоо хүртэл ажиллаж байна. Ахмад багш болон үеийн олон багш нартай ажиллаж, ажлынхаа арга туршлагаас нь суралцаж өдөө хүртэл ажиллаж байгаадаа маш их баяртай байна. За ингээд тус сургуулийн маань төрлөх сургуулийн маань түүхт 90 жилийн болон тохиолдуулан Ахмад багш болон үеийн төгсөгчтэй болон шав нартай одоо ажиллаж байгаа бүх багш нартай 90 жилийн баярын мэндийг хүргье. Одоо намайг ажиллаж явах үед манай сургуульд одоо бага ангийн багш оюун хаант, оюун дайр, Монгол хэлний багш оюун бэлэг, хүүхмаа, доржмоо, математикийн багш Ичээ хордоо гэдэг ийм одоо мундаг гайхалтай сайхан багш нартай одоо гар сэтгэл нийлэн ажиллаж исэн би. Түүнээс гадна манай сургуулийн захирал намсраад яв гэж аль биенийх ажлуудыг умартаж энэ сургуулийн төлөө, энэ хүүхдүүдийн төлөө ажилладаг тийм мундаг захирал байсан. За манай сургуулийн энэ байр бол 1978 онд ашиглалтанд орсон. Тэр үед манай сургуулийн эргэн тойронд харчуудын гудамж, циркийн гудамж гэдэг ингээд гэр хороод байсан. Зөвхөн одоо энэ барилга байсан. Тэгээд энэ барилгыг ийм гоё болгох үйл ажиллагаанд тэр үед суралцж исэн сурагчид, багш нар, тэгээ хамгийн гол нь манай намсраж явж захирлын маань уйггүй үйл ажиллагааны үр дүнд манай сургууль ийм одоо сайхан орчинтой одоо тийм сургууль болсон. Бидний үед чинь одоо манай сургуулийн сурагчдын сурлага хүмүүжил бол манай улсад бол номер 1 байлаа. Жишээлбэл одоо манай сургуулийн маш олон багш нар улсын хэмжээгээр нээлттэй хичээтэй багш гэж нэрлэгдээд одоо сургуулийн хүрээлэнгийн захирал шагнал багшаар ахтуулсан маш олон одоо хот хөдөөгийн багш захирлууд байнга манай сургуулийн багш нарын хичээл суудаг. Одоо бид нар чинь хурлын зааланд ангийнхаа хүүхдүүдийг оруулаад заал дүүрэн хүмүүсийг суулгаж ягаад нээлттэй хичээл хийдэг байсан. За тэрнийхээ зүрээр одоо манай сургуулийн сурагчид, манай сургуулийн төгссөн хүүхдүүд бол өөрсдийнхээ хэмжээгээр одоо улсын эх орныхаа бүтээн байгуулалтанд бол хувь нэмрээ оруулж өнгөлөг өөдрөг сайхан явж байгаад нь одоо багшийн зүгээс маш их талархалтай байдаг. За сайн байцгаана уу? Намайг Урт Насан гэдэг 2 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш байна. За би 2016 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангийг төгсөөд 2 дугаар сургуульд ажилд орсон. За мэдээж дөнгөж төгссөн шинэхэн оюутан төгсөгч миний хувьд баг үе тэнгийн гэмээр шахуу хүүхдүүдэд хичээл зааж тэдэнд мэдлэг эзэмшүүлнэ гэдэг бол тийм ч амар ажил байгаагүй. За тухайн үед манай хамт олон миний мэдгүй чадахгүй зүйлүүд зөвлөн тусалж намайг бүхий л чадах зүйлээрээ дэмжиж байсны хүчээр би өдгөө одоо 6 дахь жилдээ ингээм амжилттай ажиллаад явж байна. За ингээд энэ сайхан 90 жилийн түүх хойгоор энд сургуулийнхаа түүхэнд урсамжийг бүтээлцээд нэг хэсэг нь болоод гар бие оролцож байгаа одоо төлөөс баяртай байна. Батлаж дугаар 9591 нийслэлийн ерхий боловсролын 2 дугаар сургуулийг
Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 106 дугаар зарлигаар хөтөлбөрийн гарааны Улаантовгийн одгоор шагналсан талбарт Монгол улсын ерөнхийлөгч Улаантовгийн үүсгэгчтэй цагаас сургуулийн хамтлагийг шагнал хандаж авсан. За сургуулийн цагаар хөтөлбөрийг хайснаа өрн зорж байна. Шагнал авахыг хүсье. Тог 90 жилийн өмнө энэ сайхан баярын өдөр Нийслэлийн сквадр дүүргийн 2 дугаар сургууль хөтөлбөрийн гавьяаны Улаантовгийн одод болж байна. За баяр хүргэе. Шагналыг Монгол улсын ерөнхийлөгчийн боловсрол шинжилгээ ухаан технологийн бодлогын зөвлөх докторийн профессор Долоор авсан гардуулж байна. За халуун гадаргын илэрхийлье. Баяр хүргэе. Монгол улсын нэрийн алтан гац содон бор шагналын зөөнийн бүхий дөрвөн гэрхмийг өндөр төгсдөөс назалдар шагналаа гавьдаг хүсье. Инквот. Инкма. Батан цэцэг. Басанху. Нэрхий дөрвөн гэрхэм өнөөдрийн 90 жилийн өмнө гэрийндэд алтан гац содон бор шагнал гэж байна. Нэрхий 2 иргэн шагналж байна. Боломжтой. Бэ ганчим иш зогвоёр ис баттомор гэсэн 3 иргэн байна. Хөтөлбөрийн хүндэт медаль авч байгаа нэрхий 3 иргэн ганчим зогвоёр баттомор ганчим зогвоёр баттомор баяр хүргэе. Ардын багш сурагч ажилтан үе үеийн төгсөгчдөө Дээс Сүхбаатарын нэрмжид 20 дугаар сургуулийн 90 жилийн төвөгт айн гал халуун баярын мэндийг хүргэе. Намайг Хонгор Зул гэдэг. Би 12-ндээ ингэж суралцдаг. Амжилт бүтээлээр дүүрэн 90 жилийн төвхийг бүтээлцэж өөрийн хувь нэмрээ оруулж байгаад бол миний нэр төрийн хэрэг байдаг. Тэгээд намайг ингэж өдөө зэрэгтэй хүн болгосон сэтгэл зүрхээ зориулсан ангийн багш нэг туяа багштай бол маш их талархлаа илэрхийлье. Үе үеийн багш нартаа талархаа илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ.